Илч Паул Бурхан биднийг шин гэрээний үйлчлэгч байх чадвартай болгосон гэж хэлсэн. Тэгвэл Илч Паул ямар ажил хийсэн болоод би шин гэрээний үйлчлэгч, сайн мэдээний үйлчлэгч гэж хэлсэн бол 1-р Коринт 11-р бүлгийн 23 дугаар ишлэлээс харъя. 23 дугаар ишлэл. Учир нь би та нарт дамжуулснаа эзнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө эзэн Есүс талах аваад талархал өргөж хуваагаад энэ бол та нарын төлөөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлт гэсэн. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч энэ аяга нь миний цусаар тогтоогдох ямар гэрээ вэ? Шин гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо намайг дурсаж үүнийг үйлт гэсэн. Учир нь энэ талхыг идэж, энэ аягнаас уух бүрдээ та нар түүнийг ирэх хүртэл эзний үхлийг тунхагладаг юм. Паул илч би эзнээс хүлээн авснаа та нар дамжуулж байна гэж хэлээд түүнийг энд шин гэрээ гэж дурдсан байна. Энэ дүр зураг бол алхасал баяр юм. Коринт нутаг нь Юда улсын нутаг биш, харь орон. Тэр харийн нутагт хүртэл очоод юу тунхагласан бэ? Алхасал баярыг тэмдэглэх ёстой гэдгийг тунхагласан. 1-р Коринт 5 дугаар бүлгээс ч бас харъя. 5 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Та нар эсэгдээгүй юм шиг шин зуурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь алхасал баярын хураг маань болох Христ ч нэдлүүлсэн. Библиэд Есүсийн загалмай дээрх золиосыг алхасал баярын хурганы золиостой зөвлөсөн. Бурхан устгагч Тэнгэр элч нарт алхасал баярын хурганы цус нэлсэн гэрүүдийн тухайд ямар заавар өгсөн бэ? Гамшиг алхсан өнгөрүүлсэн. Энэ дүр зурагт хуучин гэрээний алхасал баяр болон шин гэрээний үеийн шин гэрээний алхасал баяр нь сүудэр ба бодитын холбоо хамааралтай тайлбарлаж байна. Учир нь алхасал баярын хураг маань болох Христ ч нэдлүүлсэн. Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба ер муугийн хөрөнгөөрч бус, харин чин сэтгэлийн ба үнний эсгээгүй талахаар яа гэсэн бэ? Энд баяраа гэдэг нь баяр наадмыг илэрхийлж байна. Тэдгээрээс ямар баярыг хэлж байна вэ? Алхасал баяр, баяраа тэмдэглэе. Баяраа тэмдэглэе гэдэг нь алхасал баярыг тэмдэглэе гэсэн утгатай. Илч Паул харийн нутагт хүртэл очоод харь хүмүүст та нар алхасал баяр сахих ёстой гэж хэлж байна. Тэрээр мөн энэ төрлийн ажил хийдэг хүмүүсийг сайн мэдээний үйлчлэгч, бас шин гэрээний үйлчлэгч гэсэн байна. 1-р Коринт 11-р бүлэгт Илч Паулын дурдсан дүр зургийг Лук 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлээс баталгаажуулъя. Лук 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийн сургаалыг харъя. Алхаслын хургийг нядлах эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс хэнийг илгээсэн бэ? Питер Йохан нарт ч Есүс алхасал баярыг зааж сургасан. Питер Йохан нар алхасал баярт хэрхэн бэлтгэснийг илүү дэлгэрэнгүй авч үзье. Есүс Питер Йохан нарыг илгээн явж бидний зооглох алхасал баярын зоогийг бэлтгэв. Тэд түүнд биднэр хаан бэлдүүлэхийг та хүсэж байна вэ гэхэд тэр тэдэнд харагтун та нарыг хот руу ороход ваартай ус авч яваа хүн таарлдан. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрийн эзэнд багш маань шав нартайгаа алхасал баярын зоог барих. Зочны өрөө хаан байна вэ гэж хэлүүлж байна гээрээ. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлтгэжээ. Тэд явж түүний айлцнаар бүгдийг олж алхасал баярын зоогийг бэлдэв. Алхасал баярт бэлдээд зооглож буй үйл явдлыг харцгаая. 19-р ишлэл. Тэр талх авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлт гэж айлдав. Тийм эцгээсний дараа тэр мөн аяга авч энэ аяга нь алхасал баярын дарс хийсэн аяга биз дээ. Та нарын төлөө урсах, миний цусаар тогтоогдох юу вэ? Шин гэрээ юм. Тиймээс шин гэрээг тунхагладаг хүмүүс сайн мэдээний үйлчлэгч болдог.
Гэтэл өнөө үед хүмүүс алгасал баярч тэмдэглэдэггүй байж сайн мэдээ тунхагладаг гэж хэлж болох уу? Энэ бол Иесус Христ баптизм хүртэхээс эхлээд амралтын өдөр зэрэг шинэ гэрээний үнний бүх тогтолцоог алгасал баяраар эцэслэн тогтоож буй мөч юм.